За юу яцхан залуучууд өсгөжөөд завгүй ав. Дараагийнхаа дугаарыг хийгээд байж гэн. Өнөөдөр тэгээд Япончууд талын хэр авдаг вэ талаар бичлэг хийх гээд байж гэн. Тэгээд бичлэгийг маань дуустал үзээрэй. Япончууд хэр цалин авдаг харъя. Чүгний ирээрээ чичээдэг үү? 이게 든다 같은 저쪽 올라가잖아. 자. 다이스키네. 오. 오. 자, 또 이끼네. 오, 이네. 오, 아리가또. 아. 그래. За тэгээд хүүгээ сургуульд нь явуулаад охиноо цэцэрлэгт нь хүргээд өдөр эхлэндээ харих замдаа нэг сайхан кофе уугаад өнөөдрийнхөө ажилдаа орё тий. За тэгээд 2022 оны нийт татвар төлсөн хүмүүсийн статистик судалгаан дээр Японы жилийн дундаж цалин нь 4.5 сая йен бөгөөд 100 сая орчим төгрөг юм байна. Тэгээ эндээс татвараа төлөөд гар дээр 3.5 сая орчим буюу Монгол мөнгөөр 77 сая төгрөг орчим гар дээр авт юм байна. Тэгээд энэ болохоор сард дунджаар Монгол мөнгөөр 6.5 сая төгрөг орчим цалин авдаг. Энэ мөнгөөр ганц бие хүн бол нэлээд боломжийн амьдрна гэсэн судалгаа гарсан байна. Харин 2-оос дээш гэр бүлтэй ам бүлтэй гэр бол нэлээд хэмнэлттэй амьдрахгүй бол хүрэлцэхгүй юм байна. Яг энэ дундаж цалин хэр их хүн авдаг вэ гэхээр нийт үндсэн ажилтны 40 орчим хувь нь дундаж цалинд хүрэх хэмжээний орлоготой юм байна. Харин бусад 60 орчим хувь нь болохоор Японы дундаж цалинд хүрэхээр орлого авдаг вэ гэсэн судалгаа гарсан байна. Мэдээж нийт судалгаа авсан үндсэн ажилтнуудын дунд нэлээд өндөр орлоготой хүмүүс их байх юм бол мэдээж дундаж цалин дагаад өснө. Тийм болохоор энэ дундаж цалингийн энэ тоонд бол ерөнхийдөө итгэхэд нэлээд бэрх. Дундаж цалин насны ангиллаар намж үзэхэд 19-оос доош насныхан буюу хамгийн бага орлоготой буюу сая 240 мянган. Хамгийн дундаж насны ангиллаараа хамгийн өндөр орлоготой хүмүүс нь болохоор 55-аас 59 нас буюу
5,460,000 yen-ийн орлоготой судалгаагаар гарсан байна. Япончууд ажилд ороод анх ажилд орох юм бол мэдээж цалин нэлээд багаас эхэлнэ. Тэгээд жил архих тусам цалин багаар нэмэгдээд явдаг. Угаасаа ахмад наснууд буюу 50-аас дээш насныхан хамгийн өндөр орлогыг ерөнхийдөө авдаг байгаа. Энэ судалгаа нь нийт татвар төлсөн үндсэн ажилтны статистикаас гаргасан судалгаа өгöd одоо татвар төлдөггүй одоо цагийн ажилтан гэх мэдээлэл бол ерөөсөө хамрагдаг байгаа. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж цалин бас өөр бөгөөд эрэгтэй нь болохоор 5,630,000 yen авд юм байна. Эмэгтэй хүмүүсийн дундаж цалин болохоор 3,140,000 yen авд юм байна. Мөн аль бус нутагт ажиллаж байгаас шалтгаалаад дундаж цалин өөр байдаг юм байна. Хамгийн өндөр нь болохоор Токиод ажиллах юм бол 4,500,000 орчмын цалинтай. Бусад одоо Осака, Канагава гээд газруудад ажиллах юм бол 4 сая орчим йений цалинтай байт юм байна. Өөр бүр зах руугаа хөдөө тийшээ болоод ирэхэд нэлээд тэрнээсээ бас буураад явна гэсэн үг. Мөн байгууллагын ажилчдын тооноосоо хамаарат дундаж цалин бас өөр байт юм байна. Ажилчдын тоо бага бах тусам дундаж цалин бага, ихсэх тусам дундаж цалин нэлээд өндөр болдог юм байна. Жишээ нь 1-4 хүний одоо ажилтнтай байгууллагад ажиллах юм бол дундаж цалиныг 3 сая орчим yen. 5,000-аас дээш хүн ажилчтай компанид ажиллах юм бол дундаж цалин 5,300,000 орчим yen байт юм байна. Мэргэжлийн чиглэлээр наваад үзэхэд цахилгаан, газ, ус хангамжийн чиглэлээр ажилладаг хүмүүсийн дундаж цалин хамгийн өндөр буюу 7,400,000 орчим yen байт юм байна. Тэрний дараа нь болохоор банк болон даатгалын салбарт ажиллаж байгаа хүмүүс орд юм байна. Тэгээд ингээд доошлоод явах юм бол мэдээлэл технологийн салбарт ажилладаг хүмүүс бас нэлээд өндөр цалинт авдагтай орд юм байна. За тэгээд Японд хамгийн өндөр цалин авдаг топ 10 мэргэжлийг дурдах юм бол 1-р онгоцны нисгэгч орд юм байна. 2-р эмч, 3-р их сургуулийн багш, 4-р их сургуульд одоо ороход одоо хүүхдүүдийг бэлтгэдэг багш, 5-р сэтгүүлч орд юм байна. 6-р үл хөдлөхийн чиглэлээр ажилладаг мэргэжилтэн, 7-р хуульч, 8-р шүдний эмч, 9-р ахлах сургуулийн багш, 10-р 1-р зэргийн барилгын инженер ордог юм байна. За тэгээд жилийн орлого 4 сая yen-ээс дээш цалин авдаг хүн нийт ажилчдын 48.8% байт юм байна. 5 сая yen-ээс дээш цалин авдаг хүн нийт ажилчдын 33% нь тэм цалин авдаг юм байна. 6 сая yen-ээс дээш болох юм бол 20% болд юм байна. 7 сая yen-ээс дээш цалин авах юм бол нийт одоо Японд ажиллаж байгаа хүмүүсийн 15% орчим л тийм цалин авдаг юм байна. Яг энэ дэлхийн нэлээд өндөр хөгжилтэй орнууд дундаа Японы цалин ер нь хэр юм бэ те гэд хайгаад үзсэн чинь нийт одоо өндөр хөгжилтэй 38 орнууд дундаа Япон нэлээд сүүлээр буюу 25 дээр орд юм байна. 1-р болохоор Айсланд орд юм байна. 2-дугаарт Люксембург, 3-дугаарт Америк орд юм байна. Тэгээд Солонгос болохоор Арист орд юм байна. Тэгээд Япон болохоор нэлээд хойгуур байд юм байна. За ерөнхийдөө ингээд Японы дундаж цалиныг иймэрхүү байдаг юм байна. Гэхдээ энэ бол ерөөсөө дундаж цалин те. Энэ судалгаанд өндөрч орлоготой хүмүүс байгаа, багч орлоготой хүмүүс байгаа. Тэгээ өндөр орлоготой хүн их байх тусам дундаж цалин мэдээж дагаад өснө. Японд одоо анх ирээд бол шууд үндсэн ажилтан буюу компани ажилтан болоход бол хэцүү. Тэр хооронд одоо сургууль зураад арбайт буюу цагийн ажил хийгээд явж байгаад үндсэн ажилтан болох шаардлагатай. Үндсэн ажилтан боллоо ч гэсэн эхний хэдэн жил бол цалин бол нэлээд бага байна. Нэлээд ерөнхийдөө өсгөд бол хэцүү. Бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад дундаж цалин нэлээд доогуур байгаа ч гэсэн өртөгийн хувьд бол нэлээд өртөг өндөртэй газар. Богино хугацаанд нэлээд хэдэн төгрөг хоримтлуулъя гэсэн хүмүүс бол эхний ээлжинд бол Японыг бол сонгоорой гэж бол би бол зөвлөхгүй. Гэхдээ ерөнхийдөө хоримтлал бол тэгэл
ямар ч орлоготой бай. Тэгэл хэмнэлтээс л эхэлнэ шүү дээ, тий. За тэгээд энэ удаагийн дугаарыг маань үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн удаа болохоор Японд амьдрахад зардал хэрвээ талаар бичлэг хий гэж одоо бодож байна. Та нар бүхэн тэгээд санал сэтгэлээ хуваалцаад комент бичээрэй. Баярлалаа.